Байсан Улаанбаатар хотын захирагч Батүлийг иргэний нийгмийн форум дээр үг хэлхийг зохион байгуулагчид нь хүссэн байна. Нийслэлийн засаг дарга Батүл хэлсэн үгэндээ Монголд ардчлал тайван замаар хүч хэрхийлэлгүй хөгжиж ирснийг тэмдэглэсэн юм а. Тэгээ бид нэр энэ 2023 жилийн одоо энэ хугацаанд бол эргээ харахад бол хүч хэрхийлэлгүйгээр ардчлал болж авах. Тэгээд ардчлал төлөвшүүлэх юм үзсэн бол миний ард бол баттай шингэсэн гэж их буруу үзэлтэй болсон. Үүний жишээ бол 2 жилийн өмнө Монгол улсын ерөнхийлөгчөөсөн ерөнхий сайдаас хоёр эрхэм тодорхой улс төрийн орчин зохион байгуулж тэгээд 1 жилийн турш одоо төрийн их мэдлэг хүчээр булааж авахаар хангай олон түмэн мэдлэг сургууль хулгайлсан. Гэхдээ энийг бол нэг үлээж аваагүй. Тэгээд энэ хараад манай ардын бол ардчлал хүчлэлгүй нийгэм гэдэг бол гонцгой ялгаж авсан гэдэг нь харагдсан. Хотын дарга болоод хийх гэж байгаа нь 3 ажлынхаа тухай хэлээ. Энэ парламентын гишүүн байсан. Манай бол одоо өнгөрсөн сонгуулиар манай парламентд нэр дэвшүүлэхээр төлөвлөсөн байсан. Би бол хотын дарга болоо гэдэг хүсэлтэй тэгээд ингээд хотын даргын сонгуульд өрсөлдсөн. Яагаад гэсэн бэхээр би 23 жилд ардчлалын үйл явцын төлөвшлийг харж байхад ардчлалын 4 жил нэг удаа сонгуулиар нэг нам одоо намууд засгийн эрхийн төлөө тайван замаар чөлөөтэйгээр өсөлтөг гэсэн юм зөвхөн ийм байдлаар хязгаарлах юм бол өмнөд ардчлалсан нэгэн гэдэг бол улс төрийн намуудын тоглолтын талбар болох ийм л байдалд орох юм байна. Улс төрийн намуудын тоглолтын талбараас илүү хүчтэй төрж чадаагүй ардчлал зүгээр энэ зүгээр хэлбэрийн төдийл ардчлал юм байна. Ардчлал одоо цааш нь төлөвшүүлэх үйл иргэний нийгмийг бэрхжүүлэх юм бол чухал юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд засаг даргуулалтаа иргэний нийгмийг бэрхжүүлэх чиглэлээр 3 ажил хий гэж зорилсон. Нэгдүгээр засаг захиргааны их олон эрх мэдлийг бол иргэний нийгмийн байгууллагууд шилжүүлье. Соёлын үйлчилгээ, нийгмийн үйлчилгээ, цаа жишээнүүдээ аюултай тэмцэх ийм үйл явц. Энэ бүх юм бол иргэний нийгэмд эрх мэдлийг шилжүүлэх замаар хэрэгжүүлэх юм байна гэж. Одоо энэ чиглэлээр бол бэлтгэл ажил үндсэндээ хандагдаж одоо энэ эрхийн гэхэд бол манай захиргааны олон эрх мэдэл бол үндсэндээ иргэний нийгэм шилжсэн байна гэдэг хэлмээр байна. Хоёрдугаар уг манай үндсэн хуулинд ардчлалын их чухал зарчмыг тогтоосон гэдэг юм.
Тэгэхээр манай зүйл юм гэхээр зэрэг хорооны өөрөөр засаг захиргааны анхны шатны нэгжлэр бол шууд ажил хийдэг. Парламент энэ төвшөнд бол төлөөллийн арчлын энэ хоёрыг хослуулсан байдаг юм да. Гэхдээ ямар ч 23 жилийн дотор бол шууд арчлын хэлбэрээс ажиллаж чадаагүй. Баг хорооны төвшөнд иргэд шууд цуглаад нийтээрээ цуглаад одоо эффект цуглаж ирсэн шиг цуглаад тэгээд одоо асуудлаа шийддэг энэ хэлбэрнээс ажиллаж чадаагүй. Тэгээд бид одоо энэ жилээс ажиллаж эхэлж байгаа юу гэхээр баг хороонд бол жишээ энэ жил бид багуудад 100 сая төгрөг өгөөд хорон дээр тэгээд одоо энэгээр хүүхдээ өөрсдөө шилдэг гэдэг ийм байдлаар одоо ажиллаж эхэлж байна. Үрдүн бол их сайн байсан. Тэгээд одоо ирчил бол одоо хотод төсвийг одоо тэр тухайн баг дээр хийх ажлын төсвийг бол багийнхаа иргэдэд шууд ярилцуулъя гэдэг юм зарчим руу шилжиж байгаа. Хоёр дахь ажил бол гуравдах нь бол энэ нутгийн дэвсгэрийн одоо нийслэлийн хэмжээнд гарч байгаа аливаа шийдвэрийг бол дандаа иргэдээс асуудаг болж ийм одоо болж байгаа. Одоо ийм боломж бол шинэ технологи одоо энэ техник холбооны технологиуд ийм боломж бүрэн болцоотой болсон. Тэгээд өнгөрсөн хугацаанд 6 удаа чухал том асуудлаар иргэдээс асуухад бол дунджаар 15 мянган оролцож байгаа. Энэ засаг даргын хувьд бол одоо иргэний нийгмийг бэхжүүлэхгүйгээр цаашаа арчлал маань бол одоо ядуухан хэлбэрийн төдий болох юм байна гэдгийг ойлгож энийг өөрчлөхөд зорж байгаа. Тэгээд тааханд их баярлалаа. Анхаарал тавьсанд яагаад ч Янсгатар сонссон би бас их баярч би яг бол орчуулгатай ярихад ийм сонирхолтой ярих нэг лав байхгүй. Гэхдээ анхааралтай сонссон юм байна.